Тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах төхөөрөмж 495 сая гэж байна. Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах арга хэмжээ 531 сая. За аймгийн төвөдөд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэхээр 706 сая. Шингэрүүлсэн хийн агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх 1.4 тэрбум гэж хэдүүлээ зөндөө удажж нэг ганц юм арга хэмжээ хийж байгаа юм чи энэ дээр нэг 10 минут зарцуулаад 20 минут бид нэрээ асуултанд хариулаад өгөөч. Тэгээ энд бол 40-50-д компани байгаа. Тэгээ компани өөрөөр өнөөдөр танд тайлбар хийгээ нэг үйлчлэх боломж нэг алга байна. Энэ эргээд албан ёсоор хууль хяналтын байгууллага шалгагдаад тавигдана. Энийг нэг хэвлэл мэдээлэлээр цацаад одоо улс төр хийж байгаа юм шиг байх нь утгагүй чи бас зөв ойлгох хэрэгтэй. Энийг нэг хэвлэл мэдээлэлээр цацаад одоо улс төр хийж байгаа юм шиг байх нь утгагүй чи бас зөв ойлгох хэрэгтэй. Хамтарч л одоо эцэг эхчүүдээ цуглаад энэ агарын бохирдлын эсрэг зөв хамтарч ажиллах гэж юм бол зөв ажиллах бол нэг лайв хийгээл сонь сонирм хийгээд байгаа бол ойлгох хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь энд ингээд гаднаас өгсөн бүр буцалтгүй тусламж, зээл тусламж, тэгээд төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал гээд бараг нэг их найд орчим төгрөг салхинд хийсэн байхад өнөөдөр багш, эмч, сувилагч нар 500 мянган төгрөгийн цалингаа 2-3 хуваагаад татвар төлж аваад амьдрч чадахт хэцүү болчлаа гэд өнөөдөр скватын талбайд суулт хийхэд хөрөөд хүрж байна. Нэг хэсэг нь ийм хүнд амьдралтай, ийм хэцүү, нэг хэсэг биш бүр 70-80% нь. Гэтэл цөөн хитгэн бүлэглэлд энэ мөнгөөр салхинд хийсгээ явцдаг, өөрсдөө хагартлаа байждаг, дараа нь Монголоос гадаад гарч амьдрах юм яа. Шингэрүүлсэн хийн агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэ 1.4 тэрбум төгрөг. Агарын чанарын агаар цэг имийн цахим хуудсыг гүйцэтгэсэн гээд 327 сая 500 мянган төгрөг. 327 сая 500 мянган төгрөг. 327 сая 500 мянган төгрөг. www цэг агаар цэг имийн гээд цахим хуудсыг 327 сая төгрөгөөр хийлгэсэн. Цэвэр агаар сангийн дотоод зардал 932 сая төгрөг. Дотоод зардал нь шүү. Сонин сэтгүүл сайтад 312 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгө 2.4 тэрбум төгрөг. 2.4 тэрбум төгрөг. 2.4 тэрбум төгрөг. Одоо агаарын бохирдлыг сурталчилсан гинэ.